эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Сайн Сүрэг тарган сайхан үйлж байна уу та? сайхан үйлж байна. Та нар сайхан үйлж байна уу? Сайхан үйлж байна. Уран бүтээл нь өндөр үү та бүгд юм аа? Өндөр байна. Ямар гоё одоо ганган имэнэр вэ одоо сургийн сонсоход одоо 70 80 хүрч байгаа хүмүүстэй байгаа хэрэгтэй. Үнэхээр сайхан харагдаж байна. Баярлалаа та бүгдтэй. Баярлалаа. Эсхий туурхт нэвтрүүлгийг өгтөж хүлээж авч өөрийн сайхан одоо амьдралынхаа түүхээс хуваалцаж, ариун туршлагаа ард түмтэйгээ хуваалцсан сууж, ардынхаа нүгс энэ сайхан язгуур урлаг, дуу хөгжим гэл бүхэл юмыг сайхан тээж яваа. Мундаг одоо авьяастай залуугаас ахмад хүртлээд одоо байдаг юм байна да танаа соёлын төвд. 8 настай болчихроос 80 настай буураа хүртэл одоо тээж явдаг юм байна. Соёлын төв маань одоо ер нь хэдэн онд анх одоо байгуулагдаад хэдэн жилийн түүхтэй байна. Эндээс бас яриагаа эхлэе. За ерөөсөн бол 1925 онд Карников байхад бол жижиг улаан булан байсан гэсэн түүх байдаг. За бидний өнөөдрийн ашиглаж байгаа энэ соёлын төв маань 1961 онд баригдсан барилга байгаа. Одоо энэ жил 64 дахь жилтэйгээ болгож байгаа. Ингээд ийм барилганд бид нэр соёлынхаа үйл ажиллагааг явуулж байна. За анхны соёлын төвийн дараагаар Цэдэр сүрэн гэсэн хүн байдаг. За энэс хойш нэлээд олон хүн байгаа. Үлзий хүү, дуулаа хүү, Цэрэн дулам тэгээ хамгийн нэргүү гэл хамгийн сүүлд нөгөө оюун чим гэдэг хүнээс би энэ ажлыг авсан л да. 1992 онд соёлын коллежийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөж ирээд энэ соёлын төвдөө хөгжмийн багшаар 2 жил ажиллаж агаад 94 оноос эхлээд соёлын төвийн даргаыг ажлыг одоо өнөө хүртэл хийж байгаамаа. Анх энэ манаас клуб гэсэн нэртэйсэн. Тэгээ 91 оноос соёлын төв гэсэн нэршилтэй болоод Энэ барилга нь одоо яг хизээ бэрсэн. Энэ 61 онд баригдаад 61 оноос хойш одоо чулуун барилга. Чулуун барилга. Ерөөс өнгө алдаг бас нэг чанартай тийм. Жил болгоно л ер нь аймаг сум орон нутгийнхаа юугаар төсвөр нь урсгал засвар хийгээл өнгө. Жоохон засвар бол байнга л хийдэг тийм. Хамгийн сүүлд 2021 онд аймгийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийн засвар бас хийсэн урсгал засварын ажил хийсэн байгаа. Одоо тэгээд нөгөө багтаамчин даацсан хэр байна та хэдтэй. Одоо энэ маань яг 250 хүний багтаамжтай соёлын төв. За манай ерөөсөн минь нөгөө хүн амын суурьшил одоо нэмэгдсэнтэй холбогдуулаад бид нар одоо улсын төсөвт 400 хүний суудалтай соёлын төвийн барилга баригдаад одоо энэ жил ашиглалтанд орно. Зөв бас нэг шин юмроо орчвол бас ялбаа юм бас нэг зай юмдаа юм уу багтаж ингээд давчуу байхаар бас нэг тэр болгондоо бас нэг сайхан яг энэ уран бүтээлнүүд бас дэлгэрхгүй бас нэг юм талууд бас байдаг юм шиг анзаардаг тийм. Энэ соёлын төв яг тухайн үед л хүн амдыг тохирсон байсан. Одоо ч хүн ам нэмэгдсэн. Манай ч нөгөө уурхай байдаг учраас маш олон гадна дотноос залуучууд ирсэн байгаа, шилж ирсэн. Тэгээ бугантайгаа суманд амьдрах бас хүн амын тоо бас ихсэж байна. Ихсэнтэй холбогдуулаад тийм бас үйл ажиллагаа явуулахад энэ байрны манаас багтаамж муу 2 дугаарт бас илэгдлийн хугацаанд дуусаад 2018 онд бас мэргэжлийн ялгаа дүгнэлт гаргах ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа барилга л да. Энэ дээвэр таазмааснасаа муудаад доороосоо хундамнасаас их дулаан алдаад харахгүй юм байна. Одоо 60 доноос хэвлэн тийм ээ. Одоо энэ ч бүр солиод одоо дараагийнхаар удахгүй орох юм байна тийм ээ. Тийм байна. За ер нь одоо ингээд эндээ ажиллаж байгаа хичнээн хамт олон байдаг яг санаа соёлын төв. Соёлын төв чинь 2007 оноос орон тоонууд бол нэмэгдсэн байгаа. Өмнө соёлын төвийн эрхлэгч гэдэг би ганцаархнаас ажиллаж байсан 90 онд ч яг зах зээлийн үйл бүр дээрвч баг 2 хүн ч ажиллах 3 хүн ч ажиллаж байсан юм байдаг шүү дээ тийм. 2005 оноос нэг үйлчлэгчтэй болоод тэгээ 2007 оноос номын санч орон нутгийн ажилтан хөгжмийн багш бүжгийн багш гэдэг ингээд 6 орон тоотой явж байгаад за 2025 оноос манай дээр архив бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо нэмэгдээд ингээд 7.5 орон тоотой 7.5 гэдэг манайхаар нэгтлэн маань 50% цалинжуулаад ингээд явж байгаа байхгүй юу? Хариуцаад. Соёлын төвийн төсвөлөд олон төрлийн дугуулангууд цэцэрлэг юм манай соёлын төв. Нийт одоо 6-аас 7 төрлийн дугуулангууд байгаа. Морин хуур, ардын дуу, ятаг, за тэгээд ардын бүжиг, нийтийн цэнгийн бүжиг, за мөн даралтад хөгжмийн дугуулан байна. За лим хөгжмийн дугуулангууд байна гэдэг
Бидэд бас нэг ардын авиаснуудаа туршиглээд бас дугуулсан байхгүй юу? Бас хөдөөгөөрөө нэг ардын авиаснууд алтан цэцэг ихч маань байна. Одоо энэ төр бүжигийн дугууланг маш олон жил ерөөс өмнө төгжүүлсэн байгаа. 2004 оноос эхлээд энэ төр бүжигийн дугуулан хичээлүүлээд улсад одоо 10 гаруй жил тэргүүн барьжсан. Хараацаа нэгээс ахуулаад хараацаа 8 хүртэл юм хамтлагийг байгуулсан. Ер нь бид нэр жилийн жилдэл сасан бүжиг хийдэг байхгүй юу? За. Тэгжсэн ширн тайзны бүжиг хийсэн нь ер нь дээр юм байна. Ер нь ичээс бас аймаг сумдаар явж тоглохын зүйтэй юм байна. Ер нь бид нэр хэдэн жилийн өмнө гэж бодов? Одоогоос 5 жилийн өмнө. 5 жилийн өмнө. Тэгээд л одоо бүжиглэмээр байна гэд энэ алтан цэцэг багш дээрээ очсон шин харин айгүй сайхан тосч яваад саалчин бүжиг гэдэг одоо бүжигийг хоёлаа хийя. Сайлчин. Одоо үнэ сайх юу? Тэгээд тэр сайлчин бүжигээр одоо манай энэ хамтлаг ингээд 6 7 8 хүнтэй юм хамтлаг байгуулдаг. Одоо цугларч ирсэн байна. Тэгээд тэрийг энийг авъя. Ер нь ч хөөрхөн бүжиглдэг, зан харагддаг сайтай, зөв сэтгэлтэй эм хүмүүсийг суулгуулсан юм аа. Тэгээд өнөөдөр бид нэр бас хөөрхөн бас ажил маань амжилтанд хүрээд Хинтээ аймгийн Бачирээ сум руу явлаа. Энэ аймагтаа очиж юм хийлээ. За тэгээд л энэ сумдаа энэ ойрхон одоо манай энэ бэлдэх сумдаа 90 сумын одоо нэгдсэн юм юу групп юу байдیں۔ Тэрэн дээр очиж тоглолоо ээлжээр дандаа л 1-2 байранд л орж явсан дөө бид нэртэй. Тэгээд ийм сайхан амжилтанд хүрсэн хамт олноогоо танилцуулахад энэ Хүмбэл манай алтан цэцэг гэдэг одоо бүжгийн багш маань байна. Тийм, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан. Тэрний дараагийнх нь манай оюун чимэг гэдэг энэ бол бас соёлын тэргүүн авсан. Одоо өндөр нь хангалтсан соёлын тэргүүн сууж байна. Номын санчаар олон жил ажиллажсэн. Тэрний дараагийнх нь тэр ариун чимэг гэдэг энэ бол бас л өндөр нь хангалтсан ардын авьяастан болсон сууж байна. Тэрний дараагийн манай бүжгийн охин одоо бас л алдар тэрийг хүртчихэд ингээд сууж байна. Тэр сааталт нь манай сургуулийн одоо бурят дууны дууланд явдаг мундаг охин байгаа нь дууланд сая дуулсан тий. Ер нь хоолойсаа тий ер нь дуулчих ирээдүйтэй юм хүүхэд байгаамаа. Ингээд манай энд сууж байгаа энэ бас л одоо манай хамтлагт л анхан ороод л одоо ингээд бид нэр ингээд бүгдээрээ л дуулаад бүжиглээд явж байгаа. Бас л нөгөө соёлын төшиг холбооны шангли сая гардаж явсан бас л өндөр нь хангалсан хоёр байгаа да. Энэ уран чимэг гэдэг охин байгаа. Энэ хэд бол одоо би хамгийн өндөр настай одоо 70 хүржээн бусд нь тэгээд тэрнээс доошоо тэгтэл 60 гарсан хүүхдүүд л явж байгаа. Та одоо бүрээд шал бүрээд. Гэхдээ манай аав бол айлга байна. Тий. Ээж маань жинхэнэ бурят. Тэгээд тэр бурятын нутаг бол манай Хинтээ аймгийн Бачирээ сумд тэр Явхар бүжгийн тэмцээн болдоо. Тэр тэмцээнд одоо эднэрийг авч ашиж одоо бүжиг гэж ямар юм байна. Тий. Тэрийг мэдүүлэх гэж авч яваад харин бид нэр 4-р байранд орсон. 15 онд бас манай бүжгийн хамтлаг хүүхдүүд багш нартайгаа яваад бас 2-р байранд орсон. Бүр дээшлээ шээ. Ингээд бид нарт амжилт бол их нээлттэй мэд. Хойшоо Орос руу 4-5 удаа явж тоглосон. Зэгдийн ариунтай шипийн холбоотой ажилтдаг манай соёлын төв. Тэгэл 2010 эндээс холбоотой хийж өгөөл. Тэгэл очиж тоглолтоо хийгээл Монгол төмний дуул гэл тоглолтоо 2 удаа хийсэн бинд. Бас Алтай сумандаас очиж тоглолтоо хийсэн. Алтай суманд 2 удаа. Хүүхдүүд бас нөө бурятын амьдралыг нэг газар дээр нь очиж үз танилцуулах зорилгоор бас тэгэл хамтран ажиллаад маш хамтарч ажилладаг. Би соёлын төвийнхээ ган болдын болормоо дарах энэ хиттэй үйлрээс салдаггүй 20 хэдэн жил явсан. Яаж салах вэ? Салшгүй холбоотой тий. Энэ нэстээ тэгээд холбоос нь гүүр нь орж игэл тийм ээ. Соёлын төвийн манайда тэгээ сайхан. Багш ажилчид бол одоо надад маш их тусалдаг. Одоо миний хамт олон ч гэсэн ер нь алдаж онсон юм дээрээ бүгдээрээ ярилцаж тохирч сайн сайхан явахын төлөө бид нэр ингээд олон удаа уулзаж ярьж асууж сурж одоо яах вэ гэдгийг байнгын ярилцаж хөөрөлдөж байд юм аа миний тий.
Та одоо хэд хүрч энэ дотор одоо хамгийн одоо ахмад нь одоо хэд настай юм байна? Оюун хичээл яваа шүү дээ тий. Ер нь л байнгын л ярьдаг хөөрдөг хүн л холбоо болж идэг. Одоо энэ тал цуугаа энэ дүү маань хин сэрэн ханд гэдэг. За. За тэрнийх нь хин уран чимэг. Ингээд эднэрийг нэрийн заримдаа мартд юм уу гэсэн. Ингээд дүүнрээ бас гомдоочих вэ, хамт олноо бас байдалд оруулах вэ гэсэн сэтгэл аюу их үргэлж явдаг л да. Би л одоо эднэртэй одоо зөв сайхан харьцаж зөв сайхан энэ хэдийгээ хөгжүүлж явхад бол одоо бид нар бол хаанч хүрэхэд бэлэн байна. Тий. Янз бүрийн бүжгийг л одоо аргагүй л гаргаж. Манай би энэ хон бүжигээ цайны бурятын хон шууг гаруултай гэдэг чинь бурятын хон шуугийг дээдлэг тий. Дээдэлдэг. Тийм болоод нэг хон шууны бүжиг хийхийнсэн гэж энийгээ гуйгаад байдаг. Нөгөө эд шид маань бүрлдэж өгөхгүй бас нэг. Яг энэ саяны юунд дээр бол та айгуу нэг юу голлоо л тий. Бүжгийн багш маань. Ундаг хүн байхгүй наа. Тий. Тэгээ чи их сөөрхөн хийн гоё хийдгээд хон шууг л ер нь дээдэлдэг одоо бурятын ганц үндэс нь юунд нь заншилт нь ерөөсөө тусгагдчихсан. Тэгээд хон шувуу гаруултай хомодон сэрэгтэй гэдэг чинь сэрэг гэдэг чинь яхан бид нэр уяага хэлж байгаа байхгүй нөгөө. Халахаар бол одоо морины уяа. Тэгээд хин хордын мэрэгэн автай гэдэг чинь одоо тэр хойд нутагт төрсэн хордын мэрэгэн шин бидний одоо алунгой их гэл одоо явах тий. Тэд нар шин. Тий. Тэгээд тэндээс их усүртэй учраас тэгээд энийгээ бас хон шуугаа гаргачих юм бол бид нар бас л бурятынхаа заншлыг л гаргаж л яваа хүмүүсийн нэг байхгүй. Энэ одоо бүжиг, шүлэг, дуу энэ бүх юмдаа нөгөө ингээд нөгөө Монгол ахуй соёл байгаа сайхан үлдээгээ те. Үүнийг сонсдог юм байна, хардаг юм байна, эдэж уудаг юм байна. Бүхэл юмд нь одоо ингээд өвгдүүд манай үлдээсэнд байд юм байл л. Одоо өнөөдөр ингээд нөгөө биелгэндээ хүртэл ингээд одоо бүх амьдралынхаа тэр цаймаа, өргөг, ахуй соёлоо шингээсэн өнөөдрийн та хэдийн маань бүжиг дотор бас тэр утгын та бас хэлж өгөөш. Би бас нэг тэгж болж байгаа саарлаа бас л ёс заншил яваад байх шиг байна. Тэр үргэл явагдаж байгаа юм дөө. Ингээд байгаа ш. Бурят нар дандаа энэ хоёр хуруугаа ингэж нийлүүлж хагаад тэгээд ингэж мөргөдөг. Ингэж нийлүүлж байгаа дөө. Таван хуруугаа ингэж жагаад. Ингээд. Тэгээд духандаа хөр. Ингэж одоо мөргөдөг. Айлд орох юм бол мэдээ малгайгаа аваад зүүн сугандаа хавшуулж байгаа. Тэгээд ингэж мөргөдөг. Тийм заншилтай л да. Бас мэдэж яв. Тий. Тэр заншлыг л олно бид нэр хинтэмгээ мачраж. Айлд орохдоо малгайгаа аваад зүүн суганд авчуулаад тэгж орохгүй тий. Малгайт орох. Орвол малгайгүй юу яах? Мөргөх ёстой. Малгайгүй. Малгайгаа аваад ямар ч үед тэгээд зүүн суганд энэ сугандаа хавшуулж агаад тэгээд мөргөдөг. Бурханд нь. Айлынхаа бурханд хүн төлөв. Зөв. Ингэж гараа юу тийм ээ тий. Энэ одоо ямар учиртай юм бол? Энийг л одоо дээд хэмжээний л одоо хороо хүндэтгэлтэй тийм хороо үзүүлж байна. Баазаж. Тэгээд энийг ингээд мөргөж одоо би та хэдээ сайхан зөв боловсон одоо ирж мөргөж байна. Үзүүлж байна тий. Тийм байна. Хөл юм илчилж байгаа. Тий. Бурят хүмүүс чинь өргөлөө өргөхдөө маш их удаан ингэж өргөдөг. Ингээ хурд ингэхгүй тий. Хурд манайх бид нар л ингэж чаар тий тэгэхгүй. Маш нөгөө юу нэ хилдэг үг байд юм байдаг одоо тий. Тэгэл энийг өргөөд л ингээд 408 зогс өргөдөг. Сэтгэл гаргаж өргөдөг байгаа тий. Одоо нөгөө хэнгэр лугаагаа ингээд одоо хүндэтгэл яваад байна шүү дээ тий. Одоо ингээд явах бас биш байх тий.
Борэтэлний одоо яг тэр яг үнцээ өнгөн те шар хар улаан энэ гурван өнгө ямар вэ? Тэ энэ гурван өнгүүд мэдээ дээдлийнх нь нөгөө нарийн биш мэдээ. үгүй юу? Энэ ч нөгөө тэ ураг төрлөө харуулсан. Одоо цагаан гэхтэл цагаадах, шар гэхэд шарайдах, бор гэхэд нөгөө юу бүгд тэднийгээ харуулсан юу. Сүүлийн энэ тэгэхээр дээдлийн шар бол хуурж болох юм байна те. Тэр чинь янз байх хэрэгтэй. Тэр нэг хордын мэрэгний нийшний хүүхдүүд ямар юу вэ те. Тэр 11 хүүхд байгаа шүү дээ. 11 хүүхдийн юуг нь харуулсан. Тэр өнгөөрөө л харчих юм байна. За хар нь болохоор юу гэлэгдэлтэй. Хар нь болохтэй зэрэг мэд их хилмигдээ харуулсан. Юу харуулсан хоёр шин. Одоо юунд бурятнаар одоо маш хилмигдсэн. Манай ерөө суманд одоо тэр зовлон хэцүү давн туусны одоо илхийл өнгөлөөд те. Манай ерөө суманд хэтэл мэд 376 хүн одоо хилмигдсэн байж штэ. Тэгэхдээ одоо бид нэр тэрний хилмигдлийг л хөндөтгэж энэ хов цохонорнда шингээж бид нэр тэрийг одоо гаргаж ирэх ёстой болсод байхгүй. Одоо энэ тэр олон 376 хүний хүүхдүүд энэ манай ерөөд бүгд л байгаа. Гарч ирж чадахгүй. Тэр хилмиглийн тэр хүмүүсээ бид мартаагүй шүү дээ. Одоо хэлж дээ тийм ээ. Тэгээд болдормоо дарга бид нэр одоо энэ тэр хилмигдлийнхээ хөшөөг босгож энэ бурятынхаа дуу хуур одоо юу гэдэг тэг зан заншлаа бүгдийг гаргаж одоо нэг хилмигдлийн хөшөөтэй болж энэ гаднаас ирэх одоо ирж одоо манай соёлын төвд орж байхын оронд тэр хилмигдэл дээрээ бүгдээрээ суглараад одоо хийх ёстой үйл ажиллагаа одоо гомдол санал тэрийгэ тэндээ хийя гэсэн ийм санал тавьсан бид нэр ажиллаж байгаа. Ер нь бид хэд ингээ хамтлаг үүсээд хамтлаг болгоод бүжиглэе гэдэг санааг манай оюун маягч гаргаад биднийг бас ийм гоё амжилтанд хүргэсэн хүн маань манай бүжгийн багш Алтан цэцэг багш маань байгаамаа. Энэ хүн маань үнэхээр одоо өстө яг л ямар үндэсний бүжиг бүжиглэж тийм тэрнээсээ сэдвлэж аваад айгүй сайхан бүжгийг дэглэдэг. Тэгээд бид нартай бас зааж сургадгаараа онцлогтой. Тэгэхээр зэрэг Алтан цэцэг багш нараа бид нар маш их багтдаг юм аа. За Алтан цэцэг багш нар. Хураа. Альва тэгээд бас ингээд сурахад бас тэгээд хүнд бас төвчээр бас сэтгэл бас хэрэгтэй баг тийм шүү. Тийм одоо бүжиг хийн гэдэг чинь бүр санааны зургаар зүгээр хийчихдэг юм биш л те. Энд чи одоо за би бүжигээ дэглэдэг гэхэд чинь аянда тохирсон бүжигэнтэй тохирсон хувцлалт гэж байна. Тэгжиж одоо энэ бүжиг чи амилдаг байхгүй юу. Тэгээ би тэр бүгд нэг гоё ингээд зогцоод ирэхээр хөгжин бүжиг хувцс чинь л одоо амилж иж сайн нэг бүжиг чинь гарч ирнэ. Гэхдээ манай ахмадууд аягүй сайхан хээ гэсэн чин сэтгэл байдаг. Тэгээд одоо би одоо ийм бүжигээ бүгдээрээ ийм хээ гэвэл за тэгээ ерөөсөн минут хоцрохгүй ирдэг. Тэгээ бүгдээрээ цагаа сайн барина. Ингээ хамт олон нэгдэж бид нар ийм үр дүнтэй юм гаргаж байгаа л да. Хамт олон байна гэдэг чинь аягүй сайхан. За би бол одоо энэ бүжигийн багшийг бүжиг заагаад 45 жил болчихсон. Тэгээ хар багаасаа эхлээд би бүжигчин байсан. Тэгтээ 20 наснаасаа эхлээд яг энэ ерөөс суманд ирсэн. Тэгээд ерөөс суманд ирсэн цагаас ахуулаад бүжиг заагаад өдөр өртлөө яагаад одоо олон шавнар төгсгөөд 9 үе төгсгсөн 800-900-аад хүүхдүүдийг сургасан байгаа. Тэгээ сүүлийн 5 жилийн өмнөх би бүжийнхаа дугуулan хүүхдүүдийг одоо өөрөө би 65 хүрчлээ шүү дээ хөвшин. Одоо ахмадуудтайгаа одоо сайхан хамтлаг байгуулъя гэж бодоод. Тэгээ бид нэр сүүн цагаан гэсэн хамтлаг нэр өгөөд ингээд энэ сайхан хөгжүүлэлтэйг нийлээд олон сайхан бүжиг хийсэн. Олон тоглолтод орсон, олон гавьяа шагнал авцгаасан манд бид нар бүгд тэр амжилттай тоглосон. Тэгээ эднэртэй их баярлаж талархаж явдгийг. За өнөөдөр бид нар ингээд хичнээн юм хийгээд ирсэн ч гэсэн өнөөдөр бид нар хаан давтах хэвээр ингэхээр соёлын төв давтах хэвээр. За соёлын төв давтах чинь соёлын төвийнх нь биднэрт маш их дэм тусалж ээж бидний одоо холбоотой байж бид нар энэ чинь одоо бүжгээ давтна. Ингээд цаг гаргаж өгдөг болохоор бид хүссэн цагт цагийг гаргаж өгдөг. Бид нар тэдэн цагт очимоор эдэн цагт нүрэхэд ерөөсөө дургуцдаггүй. За яс амарч исэн ч гэсэн тэг. Ийм л одоо бид нар аягүй үр дүнтэй явдаг байхгүй. Цаанаас дэмжлэх сайтай болохоор. Тэгээ манай өгшчүүлж аягүй мундаг байсан. Тэр явахаар хатараад явсан. Тэгээ залгуулаад
баян хараат явсан. Тэгээ залуу бүсийнхээ харах хэмжээнд явсан, бас амжилттай явсан, цомон бүх юм авсан. Сэлинг явсан, эндэрээд явсан, бүгдээрээ явсан болгомо дандаа л амжилттай явж исэн. Бас энэ ахмадуудаа баярлалаа. Та нарыг бас хүч нээснийхаа хүчин бид нар ингэ сайхан амжилтандаа гаргаж байгаа шүү. Цаашдаа одоо бид нар өшөө уран бүтээл байна. Бид нар заавал насаа тоолоо зогсоод ээж болохгүй. Өөрөөсөө нас бодож болохгүй. Бид нар чадвараа л бодож явна. Хэдий хүртэл бүжгэлж чадна доо тэр хүртэл бүжгэлнэ гэж бодож байгаа. Бүжиг гэдэг чинь гоё л доо. Сайхан. Энэ гоё үгийг ингэ сонсгоот би одоо Монголыг 3 жил тойрос одоо би 3 биш 30 жил тойрохыг гоё ирч хүчийг аваад сууж штэ. Бүр дэлхийн нөгөө өнцөгт баг ингээ бүр яваад ишгэд хурц нэвтрүүлэг бүр хиймэр юм гоё урмыг одоо хайрлсанд одоо та бүгд үнэхээр тарах чинь гоё. Хийж иléвэл явж л ах хэрэгтэй зогсож болохгүй. Зогсож л болохгүй. Тий, зогсож болохгүй. Чадна л гэсэн сэтгэлээр л явж иж. Хүний нас явж тоо боловч хүний сэтгэлээр хөвчөж болохгүй юм байна тийм үү? Сэтгэл хөшрөхгүй. Нас бол явж л явах үед явж лээ. Хамгийн гол нь бид нар өөрсдийнхөө хүсэл зорилгодоо тасарч болохгүй. Хүсэл зорилгын төлөө харин өстө явна. Тий. Тэгээд энэ хамт олондоо энэ соёлынхаа төвд ингээд дандаа баярлж явдаг шүү дээ. Маш их баярлаа та нартай. Та нар ундаг байсан шүү. Тэгээд энэ юу юм бэ? Ер нь бид нар багшийн хэлээр та нар чинь бид нар одоо хөгшөрчгүй гэдэг шиг те бид нар сэтгэлээрээ дандаа тэмүүлж яваараа гэдэгтэй адилхан бид нар бас ингээд нөгөө би чинь намын сангийн мэрэгчлэр төгссөн намын санч мэрэгчлээ тэгээд дандаа соёлын төвтэйгөө хамтарч ер нь энэ одоо клубын намын санчаар ажиллаж байгаад сүүлд нь яг нөгөө соёлын байгууллага маань бас нэг боловсролын байгууллага шилжсэн шүү дээ намын санч нар. Тэр учраас би тэгээд намын сургуулийн намын санд ажиллаж байгаад тэгээд тэтгэвртэй гарсан хүн байгаа. Ер нь л миний амьдрал урлагтай их холбоотой явсан. Тэгээд эднэрийгээ чи дэмжээд л ер нь ингээд соёлын төвтэйгөө хамтарч ажиллах айгуу дуртай. Тэгээд бид нар чинь бас бүжиглэл ингээд урлаг соёлыг гаргасан ч гэсэн багш маань хөгжмийн багш гэдэг манай баасан багш гэж багш байдаг гэсэн. Тэр маань бид нарт айгуу хөгжим зааж өгчээсэн. Тэгсэн чинь яг энэ соёлын төвд ороод ирсэн чинь морин хуурын багш одоо яг баасан багш маань хүү гамбат багш маань морин хуур хүүхдэд зааж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн ер нь морин хуур сураа л да. Бүгдээрээ ер нь морин хуурын тухай суралцъя. Тэгээд манай энэ бүжгийн хаант олон бүгдээрээ морин хуур тоолно да. Тэгээд бүгдээрээ бид нар морин хуурын дууранд хуур магна хамтлаг гэсэн. Тэгээд ер нь бас бид нар чинь бас ингээд юм болгон дээр хвчлэн идэвшиж дандаа суралцаж дэвшиж явдаг. Мэдхгүй чадахгүй гэдэг үг баг тийм үг амнаас баг байхгүй юм ба штэ. Тэгээд ийм юм ингээ бүжигдээ гэхээр тэгээ ингээл багш минь ийм гоё бүжигдээ бид нар чинь бас нэг айгуу гоё ярих юм цэрэг бүжиглэхээр бидний чинь бүр ямар сайхан цогдөг та нар чинь гараад цэрэг бүжигтэй те. Тэгээ ер нь бас ийм хамт олонтой явах чинь маш гоё байд юм аа. Тэгээ бид нар чи ер нь бүжиг бол бүжгийг нь бас хийчихэл тэгснэ бас хөгжим тоглож ер нь бүгдээрээ сурыг гэл. Тэгээ манай эднэр маань бас хөгжим тоглож бүгдээрээ морин хураа тоглож чинь манай энэ хүн маань бас ер нь л одоо шанс морин хур утсаа хөгжим ер нь бол бүгдийг л одоо чадвардаг сурал. Манай энэ хөөхнөрч бүгдээрээ сая цагаан сураг гэдэг айгүй гой морин хур тоглосон шүү дээ. Тэгсэн үү? Тий. Дараа нь би тэрэнд байгаагүй л дээ. Гэхдээ сүултэж ирсэн болохоор магтаалт нь тоглосон морин хур. Ер нь тэгээд манай одоо яг энэ ардын авьяас тунгууд байна тий. Ардын авьяас тунгууд тэгээд одоо энэ бүх зүйлийг дунд нь мэдээл болж холбоо суулж алтан тайз техник одоо энэ хөгжим гэл энэ бүх зүйлээрээ сайхан одоо та бүгдээ бас тус болж тий явж байгаа соёлын төвийнхаа даргуулан хамт олонд бас хэдүүлээ талархах илэрхийлье. Ийм сайхан одоо бас нөгөө юмны дэмжлэг гэдэг бол сайхан юм гоё гарч ирж штэ тий бас алтарган нэг дууг нэг яв та хэд бас их Монголынхаа ард түмэндээ нэг сайхан барьж. За тэгээ дуулаа. Болох уу? Бүгдээрээ дуулъя дөө. Аралда газар урагага асарабо хөтэ алтарагано аляган дээрэ 허여르네 에버라가자라
내래 딘제게 이시야워 허여르니 이시야워 허여르니 호레 хамтран ажиллаж байгаа байгууллагын бас гарын бэлгийн бас гардуулж өгөө. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллага Гоёхон брэнд гэдэг одоо ийм сайхан дахин боловсруулаагүй сайхан бүтээгдэхүүн байна. Гарын бэлгийн одоо манай нэвтрүүлгээр сайхан өгүүлсэн байна буруу нартай. За тэгээ энэ Гоёхон брэнд гэдэг одоо сайхан салбитэг. За баярлалаа. Ширээгээ Гоёхон байна да сар шинд өгчээр. За энэ бидний хамт олноос өгч байна. Энэ компаниуд маань одоо бидний нэвтрүүлгийг дэмжиж одоо бензин тосоор тусалцааг үзүүлж үндснийхээ өв соёл те өөх түүхээ одоо авч үлдэхийн тулд одоо хамтран одоо ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд ард түмэнтэй хүн баян гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За ингээд. Баярлалаа. баярлалаа.